Яг энэ одоо 2028 он тийм олон зэсийн орд ашиглалтанд орох юм уу та? Цагаан суургал байж магадгүй гэж одоо манай Монгол Улсын гавьяат эдийн засагч, геологч энэ одоо салбарын эдийн засагч Балжинмгаа надаас асууж ялаа л да. Тэгэхээр яг тэр саяны 5 ордч яг хэдий ашиглалтанд орох юм. Тэрнийг нэгдүгээр хэлж. Хоёрдугаар нь одоо энэ бас олон хүмүүс энэ оюутлоготой холбоотой бас чагсаа суглаан болж байгаа. Энэ нэг гол асуудал бол зээлийн хүүгийн асуудал байж байгаа. Засгийн газар энэ 6 сарын 31-нд хэлцээр дуусна. Тэгэхээр би энэ өнгөрсөн 11 сард болсон оюутлогын төр хорооны хурал дээр сопор буюу одоо энэ дэлхийн банк санхүүгийн хоногийн зээлийн хүү, дундаж хүү. Тэр нь бол 3.5% байгаа байсан тухай үед. Энэ дээр нэмхэн 3 буюу өөрөлдөл оюутлогын гаднаас авч байгаа зээл 6.5%-аас хэтрэхгүй байх ийм одоо зарчмын зөрүүтэй саналыг гаргасан. Би энэ их хурлын ардчилсан намын их хурлын гишүүдээс бүгднгээс нь асуугаад энийг одоо энэ саналыг гаргая ингээд дэмжиж тэгээд миний одоо зарчмын зөрүүтэй саналаар гарсан. Гэвч энийг төр хороондоор шижир гишүүн, жаргалан гишүүн нар дэмжиж бусд нь унгаасан. Тэгэхээр энэ нэгдлээр яагаад 6.5 байгаад юм бэ гэхээр Rio Tinto өөрөө 3А зэрэгэлтэй компани 4.5%-аар боонд босгодог байхгүй юу? Тэн дээр нь 2% нэмээд ингээд 6.5 байж болох юм а гэдэг ийм одоо хоёр үндсэн агуулгаар энэ одоо саналыг гаргасан. Тэгэхээр одоо энийг та ер нь бол ардчилсан намын гишүүдийн санал бол яг ийм байгаа юм байна шүү гэдэг энэ одоо тэр протокол дээр төр хорооны протокол дээр ч байгаа зарчмын зөрүүтэй саналж байгаа. Тэгээ энэ дээр ингээ харж байгаа та тэр хэлцээртэй ашиглаараа гэж би бас танд хэлье. Тэгээ энэ талаар бас хариултаа авъя. Бид нар энэ ордуудын тооцооллыг бол манай одоо Ашигт мартал газрын тосны газар эрүүлсэн байгаа техник эдийн засгийн үндслэлээр тооцоолж гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдтэйгээ холбоотой ажиллаж байгаа. Зэсийн төсөл эзэмшигчдтэй бид нар бас уулзалт зохион байгуулж хэрвээ амнат одоо буурвал яах вэ гэдэг дээр бизнес төлөвлөгөөнүүдийн ч талаар хүртэл ярилцсан. Ингээд одоо бид бас хуваар гаргасан. Бас аж ахуйн нэгжүүдтэйгээ их ойрхон ажиллаж одоо бид нэр энэ асуудлуудыг ярьдаг юм аа. За хоёрдугаар асуудал бол юу байгаамаа? Энэ зээлийн хүү, оюу толгой төслийн зээлийн хүү гэдэг бол өндөр байгаа. Үнэн. Энэ өндөр байгаа зээлийн хүүтэй холбоотой хэлэлцээрийг Мэнд сайхан сайд хийж байна. Мэнд сайхан сайдын хийж байгаа энэ ажил бол үр дүнд хүрэх байх гэсэн одоо ийм л одоо хүлээлттэй байгаа юм. Одоо ойрын үед бид нэр Rio Tinto-то дахиад одоо суух ёстой Мэнд сайхан сайдын ажлын хэсэг. Нэг зүйлийг та бас жоохон би тодруулж хэлье. 6 сарын 31-нд одоо хэлэлцээрийн хугацаа дуусахгүй. 7 жилийн түгжээ хийснийг одоо миний ахалсан ажлын хэсэг хуралдаж байгаад өнгөрсөн ондны сүүлд 7 жилийн түгжээ гэж байхгүй болсон. Одоо дуусан дуутлаа хэлцээр хийн. Дашрамд бас би мэдээлэл өгчөө бас буруу зүрх ойлголт яваад идэх юм байна лээ. Менежментийн үйлчлэгийн төлбөрийг бууруулах тухай ажлаа одоо хэлцээрийг би ахалсан. За энэ ажлынхаа хүрээнд бол менежментийн төлбөрийг 2 дахин бууруулсан. Менежментийн төлбөр дээр 6% гэж байдаг. Энээс доош өөр тоо байхгүй. Энийг 395 болгосон байж 2 дахин буулгуулаа гэдэг юм шүүмж явна лээ. Энд 3 төрлийн төлбөр авдаг байсан. Нэгдүгээр менежментийн үйлчлэгээний төлбөр 6%, хоёрдугаар төслийн санхүүжилтийн хүү шинтгэлийн дахиад 6% авдаг байсан давхар. Нэмээд давхардуулсан Rio Tinto-гийн менежментийн үйлчлэгээний төлбөргээ жил болгон $27.2 сая авдаг. Нийтдээ ингээд харуул 9 орчим хувийн хүүтэй явдаг байсан. Бид нар энийг бид 395 болгож олон улсын Анкоро гэж байгууллагаас өгсөн зөвлөх үйлчлэгээний менежментийн одоо төлбөр зөвлөх үйлчлэгээний компани өгсөн зөвлөмжийн дагуу 3-аас одоо 4-өөс 4.5 хооронд баха болгол зөв байна гэж үзэжсэн дээр аваач чадсан. Тэрнээс доош нь оруулж чадсан. Ийм үр дүн гаргасан. За тэгэхээр хэрвээ одоо сопортер нэмхэн 3% болох юм бол одоо өдөр төлж байгаа 4.7
тэрбум төгрөгийн зээлийн хүч нь 2.2-оор багасаж 2.5 болох байсан шүү гэдгийг бас хэлье.